бол ресторанаас хүрж байна. Өнөөдрийн өргөдөж ирсэн зочин бол Robin Hood Academy үүсгэн байгуулагч Батлуу хүрэлцэн ирсэн байна. За, харилцаа сайн уу? Сайн. За, энэ подкастыг үзэж байгаа хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тий. За, өнөөдөр ямар учиртай, ямар подкастэнд ирвэ? За, энэ хүү подкаст маань бол ер нь XM-ийн зүгээс арилжаачтай мэдлэг хүргэх, түүнчлэн аффилиатуудаа гоё дотны ярилцлага өрнүүлэх зорилготой подкастыг бол эхлүүлсэн байгаа. За, тэгээд цаашдаа өшөө олон гоё дугаар гарна. Өнөөдрийн манд зочноор хүрэлцээсэнд бол баярлж байна. За, окей. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Өнөөдрийн зочноор урьж оруулсанд. Тэгээд хоёулаа сонирхолтой гоё яриа нээлттэй өрнүүлэх байхаа гэж миний хувьд бодож байна. За, хоёулаа асуулт руугаа оръё. За, хамгийн ихний асуулт маань болохоор Forex зах зээлтэй хэрхэн танилцсан, түүхээсээ хуваалцаач гэж байна. За, миний хувьд болохоор зэрэг 2016 билүү дээ. 16 оны сүүл хавцаагаас ерөнхийдөө бол 17 онцлоо яг мэдэж эхэлсэн гэх юм бол тэр үед яг криптогоор дамжуулж анх ер нь бол арилжааны талаар одоо хальт мэдэж эхэлсэн. Тэгээд за яг нэг айхтар оролдож эхлэегүй байжгаад би бол нэг 2018 он хавцаа Солонгос руу явж исэн. За тэгээд Солонгост очиод бол ер нь тэнд цагийн ажил хийх хажуугаар арилжааны платформуудыг татж үзээд сонирхоод ер нь тэр үеэс л одоо сонирхож эхэлсэн дээ. Тэгээ яг яаж мэдсэн бэ гэхээр зэрэг Монголд би ч нэг ер нь бол их сургууль сурдаг гэсэн. Тэгээд тухайн үед манай дээдлийн курсын төгсөх курсын нэг юм залуу арилжаа хийдэг гэд хүмүүс ер нь бол ярьдаг. Тэгээ яг юу хийдэг нь ойлгомжгүй мөртлөө амар тийм мөнгөтэй тийм боломжийн яваад идэг. Тэгээ бид нар нэг оюутан болохоор ямар ажил хийдгийг мэдэхгүй. Тэгээ өөртөө нэг уулзаад асуусан чинь би нэг юм арилжаа трейд хийд юм аа гэж анх бол хэлээ. Тэгээ за энэ ер нь юм одоо юу хийд юм бол гэж сонирхож анх тэнцэнээс үл эхэлж байна. Зөв. За. Дөнгөтэй айгу тэр мундаг баян ахадлаа чухал нүд үзүүлсэн шүү дээ. Ерөнхийдөө бол оюутан байх чинь ингээл бүгд л ажил ер нь жоохон мөнгө муутай л явж байгаа шүү дээ. Манай тэр залуу болохоор амар тийм жоохон манитиг бодвол мөнгөлөг яваад гайхаад энэ яг юу хийд юм гэхээр ажил хийдгүү. Тэгээд асуусан чинь трейд хийдэг гэж хэлээ. Тэгээд тэрнээс хойш бол ер нь сонирхож анх ингэж орж ирсэн гэсэн. Зөв. За, ойлгомжтой. Дараагийн асуулт нь болохоор анхны амжилттай мөн бүтлгүй арилжааныхаа туршлагаас ярьж өгөөч гэж байна. За, бүтлгүй гэх юм бол бас зөндөөл байгаа л да. Одоо хамгийн анх би чинь айгүй их өрөнд орж ер нь бол бүтлгүүдчихсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг Солонгост очиод ер нь ингээд арилжаа хийгээ явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь мөнгө томоохон хэмжээний тийм капиталаар ер нь хийх нь зөвөө гэдэг нэг хинээс ч үлээ нэг тийм юм сонсцсон. Тэгээ за ер нь бол ийм бага хэмжээний капиталаар биш том капиталаар буюу их мөнгөөр хийвэл ер нь илүү амжилттай байт юм шиг байна гэдэг. Тэгээ хамгийн анх өөрөөсөө мөнгө гарах боломжгүй байж таарад таньдаг нэг ахаасаа 14 билүү 15 мянган доллар зээлээд тэгээд амар тийш шүү дээ. Тийм тэр шин туршлага бол юуж байхгүй шүү дээ. Тэгээд зээлж арилжаа хийгээд тэгээ тэрнгүүрээ бол ер нь бол нэг шөнийн дотор л ер нь алдчихсан та. Тэгээ тэр нэг сигнал дагсан оролт байсан санаж байна би. Бүгдийн нэг шөнийн дотор алдчихсан гэсэн үг. Эхлээд биш 2 өдөр үргэлжилсэн юм байна. Эхний нэг шөнө оройн болохоор зэрэг би сигнал дагаад орсон чинь тухайн мөнгө маань 15 мянган доллар байжгаад 21 үлээ 22 мянган доллар. Би ямар ч 7 мянган долларын ашиг хийгээд за ер нь бол ингэ явах юм бол бараг л ингэ явсаар гал бараг тэ болчих юм байна. Ер нь ийм л амархан байсан биз дээ гэж тухайн үед бодоод тэгээд дараагийн өдөр нь оройн бас найзуудаа дуудаж модцсон байж байгаа. Би чи ер нь айгүй хөөрөө зантай байхгүй юу? Тэгээд найзуудаа дуудаал за одоо та нар яг ингэ яаж мөнгө олохыг харж юм арч гэж солиорч бүгдийн дуудаж ирээл тэгээд арилжааргаа ороод тэр өдөр нь өнгөрөөл өглөөнөөс ирсэн чинь миний даас бол бүгд тэрийг шатцсан байсан. Тийм нэг бүтлгүү түүх байгаа. Тэгээд тэр өөрөө би чинь баг жил хагас 2 жил шахав ажиллаж төгссөн шүү дээ эргүүлж. Одоо ингээ ажил хийж гэсэн үг. 15 мянган доллар шүү. Одоо Warner чинь 17-8 сая вон болжсэн баха. Тэгээ ер нь эрэгтэй хүн ажил хичээлийн хажуугаар ажил хийгээд тэнд бол ер нь хэцүү байхгүй ер нь мөнгө олох. Тэгэхээр тэрийг дарахын тулд ер нь жил хагас ажилласан санагдаж байна. Тэгэл тэр хоорондоо ер нь их юм ойлгосон та. Амжилттай арилжаа гэх юм бол өнгөрсөн жил хагасын өмнө юм байна. Тэгээ бас ер нь нэлээ өөрийнхөө хэмжээнд ерөнхийдөө бол том одоо ашиг гэх юм да. Том хэмжээний ашиг бол хийжсэн. Тэр нь гэхдээ яг азны биш яг төлөвлөгөөний дагуу байсан учраас амжилттай арилжаа гэж нэрлэдэг байна. За нууц шүүл тэрнийхээ одоо за дөнгө нь хэлж болж байгаа нөгөө хувиа хэлж болж байна те. Хувь нь гэх юм бол ер нь дансныхаа баг 60-70% хийсэн баг. Гэтэ тэр жоохон эсвийг арилж байсан. Бариад би бүр ингээд барьж үзмээр санагдаад
мартаад за ерөн зүгээр л ингээ хаяад үзье 7 илүү 8 хоногийн дараа арилжаа харсан чинь яг трендийн дагуу чиглэлээ аяг зүг барьж ороод тэгээ ер нь тэр нь явсараад ер нь төсөөлж одоо өмнө хийж үзэж байгаагүй урт хугацааны болон ер нь зүгээр дүнгээр нь биш пипсээр л ярьчих тий. Айгу олон пипсийн ашигыг бол тэнцээс бол авч ирсэн гэсэн үг. Зөв. За дараагийнхаа асуулт орохоос өмнө манай Apollo ресторанаас коктейл авчиж өгсөн байна. За хоёлаа нэг тулгах чи дээ. За. Cheers. Шөө олон бас гоё арилжаачдыг урьж оруулах болтгой. За баярлалаа. Энэ алкогольтой юу? Алкогольтой юу? Тий, наа чинь тий. За дараагийн асуулт нь болохоор арилжаа хийж эхэлж байгаа танд хамгийн хүндрэлтэй асуудал нь одоо юу исэн бэ гэж. Хүндрэлтэй асуудал. Тий. Хүндрэлтэй асуудал. Ер нь яг анхандаа бол гэр бүлийн хувьд жоохон хэцүү байдаг гэсэн та. Юм жоо ойлгохгүй хүмүүс жоо ойлгохгүй тэгэл яг наад нөгөө ямар ажил хийгээд байгааг нь мэддэхгүй гэртээ байгаад тахаар бас жоохон төвхтэй байдаг гэсэн. Тэгээд тэрийг ойлгох талаас нь жоохон төвхтэй. Тэгээд бас хүн болгон янз янзын зан арын шинтэй байгаа шүү дээ. Би жишээлбэл айгу хөөрөв байсан гэж байна шүү дээ. Тэнгүүд тэр одоо хүний унган тэр зан характерууд манаас арилжаан дээр бас жоохон хэцүү төвхтэй байдаг гэсэн. Зөв. Тэгээ цаг хугацааны ер нь бол уртдаа бол ойлгосон тийм. Би тэгэл ер нь гэр бүлийнхаа хүмүүст хэлдэг шүү дээ. Яг та хэд биш арилжаал бараг намайг хүмүүжүүлсэн дээ. Тэг шаал өөр хүн болсон юм. Тийм тий. Зөв. Ер нь арилжаач болгонд арилжаанаас өөрсдөө хүмүүжүүлж өөрсдөө олж авдаг гэдэг байна шүү дээ. За. Дараагийн асуулт нь болохоор Forex арилжааг мэрэгжлийн төвшөнд хийхэд хэдий их хугацаа зарцуулсан бэ гэж байна. Яг одоо мэрэгжлийн гэх юм ч одоо хаашаа би ч бас өөрийгөө ер нь яг мэрэгжлийн төвшөнд бол хүрсэн бүр тийм про арилжаач гэж бол хэлэхгүй л дээ. Одоо ч гэсэн мэрсэр алдаанууд бол гаргадаг. Гэхдээ ер нь хугацааны хувьд гэх юм бол одоо яг тасралтгүй үгээд 5 дахь жил рүү орж шүү дээ. 5 дахь жил рүү орж байгаа. Яг бүтэн цагаар суугаад гэсэн үг. Гүү. Яг бүтэн цагаар суугаад бол 4 жил хагас 3 жил хагас болж байгаа. Өмнө нь болохоор ингээд нэг ажлын хажуугаар ажилласан гэсэн үг. Бараг 6 юм байна да. Ер нь 19 оноос тооцсон бол 6 жил. Тэгээд яг full time суугаад буюу өөр огт ямар ч ажиллахгүйгээр 3 жил хагас болж байгаа. Зөв. Нийтдээ 6 л юм байна тий. Тийм, одоо энэ 6 дахь жил болж байна. За ойлголоо. Ингэж байна. Таны амжилтанд дараагийн асуулт маань таны амжилтанд хамгийн их нөлөөлсөн ментор эсвэл сургалтын материал одоо түлхэж болж өгсөн ямар зүйл байсан бэ? За би нэг 19 оны сүүлээр нэг гадаад залуугаас нэг ментор авч ирсэн. Яг тухайн үед интернетээр судалж байгаа. За нэг менторшип хөтөлбөр нэг $1000 авцсан байлоо да. Гэтэ яг тэнцэнээс бол би нөх амар одоо илүү тийм гүнзгийрүүлж бол юм сурч авч таагүй. Ерөнхийдөө бол яг огт мэдхгүй хүн байснаагаа бодвол жоохон дүртэй болоод гарсан. Тэгээ яг түүнээс биш тийм одоо байнгын менторлаад намайг одоо ингээд дагуулад явсан юм бол байхгүй. Тэгээ ер нь л бүх юмыг жоохон практикаар сурцсан гэсэн үг. Гэтэ ер нь одоо эргээ бодоход бол илүү зөв системээр ментортой болон сурах одоо тийм баталгаажсан сурах бичгийн материал гэдэг ч юм уу одоо тийм их сурвалжаас ингэж яг ер нь баталгаатай зүйлээс нь яг одоо мэрэгжлийн төвшөнд нь эхнээсээ судлаад явбал ер нь нэлээд цаг хугацаа төтөлж бас өхөөрл юм байлээ. Одоо ингэ бодохоор. Тэгээ санхүүгийн хувьд цаг хугацааны хувьд ч гэсэн. Би одоо нөгөө нэг сүүлд өмнө нөгөө нэг XM-ийн нөгөө нэг ивент дээр нэг таны дансанд хэд байгаа вэ гэдэг нэвтрүүлгэн дээр би нөгөө 99 дансчтаас ингэдэж ч хүмүүс наа хотлоо яриад байна гэсэн байна. Тэр чинь бол үнэн. Яг 99 цаашаа ер нь бол 90 хэдэн данс бол байсан. Тийм тухайн үед ашиглаж байсан брокер би ингэ шүүж үзсэн байхгүй. Тэгээд санхүүгийн хувьд ч гэсэн тэр цаг хугацааны хувьд ч гэсэн тэр нэг жоохон илүү туршлагатай мэрэгжлийн хүнээс ментор аваад тэгээ илүү баталгаатай их сурвалжаас бас хичээл энтрээ үзээд ингэ явсан бол ер нь нэлээд товч замыг хүрэх боломжтой л байсан юм шиг санагддаг. Одоо ч гэсэн ингэ харахаар зарим залуучууд маань маш тийм найдвартай менторшип аваад хүмүүсээс одоо сурах юмаа сураад явангууд маш богино хугацааны хооронд одоо амжилт үзүүлэх магадлал байгаад байгаа байхгүй юу? Үзүүлэл явж байгаа хүмүүс өндөө байгаа гэж бодож байгаа. Зөв. За хоёлаа дараагийн асуулт маань бол энэ нь болохоор арилжааны арга стратегтэй холбоотой асуултууд байгаа. За тэгээд хамгийн ихний асуулт нь болохоор та ямар төрлийн арилжааг илүүд үздэг вэ гэдэг нь болохоор одоо нөгөө scalping тэгэнгүүт өдрийн арилжаа, swing тий position юм уу алигаар нь илүү одоо арилждаг вэ? Эхлээд бол scalp хийдэг байсан. Одоо бол бишээ эхлээд scalp хийж байгаа сүүл рүүгээ нөгөө intraday буюу day төрлийн арилжаа руугаа өдөртөө хаадаг арилжаа руугаа шилжээд. Тэгээ одоо болохоор ер нь болж өгвөл swing л барих гэж хичээж байна.
Гэхдээ яг сэтгэл зүй бол бас яг 100% окей болоогүй байгаа. Заримдаа ингээл хаачмаар санагддаг. Гэхдээ тэрийг төвчээд яг за барьчаа гэдэг ч юм уу те. Тэгж үзэж байгаа. Ер нь голцоо бол би дэй төрлийн арилжааг хийхэд үздэг юм. Гэхдээ одоо свингийг туршиж үзэж байгаа гэсэн үг. Туршиж үзэж байгаа. Дэй төрөл болохоор жоохон амар санагдаад байдаг байхгүй. Одоо тухайн өдрийнхөө үр дүнг тэр өдрөө мэдрээл яг харсан юм зураглаараа яваал хаагаал оройн 50 унтчихдаг те. Тэгэхгүй свинг ч нос ингээд барьж байгаа тохиолдолд хасаа бүтсэн ч юм уу эсвэл нэг шүн мөн гинтийн одоогийн үед чинь цацаал жоохон савлгаатай байгаа юм үед ялангуяа янз янзын болоод буцаад гайгүй өвчсөн арилж байгаад эргэчих тохиолдол байгаа. Нөгөө gap sleep чинь тэр байгаад байгаа шүү дээ. Гинт ингээл доороос нэгдэл те. Скальпийн хувьд бол жоохон хэцүү юм билэ. Би бол сэтгэл зүйн хувьд айгүй тийм стресстэй. Маш их шийдвэр гаргаж байгаа юм чи өдрийн хооронд те. Тэгээ ер нь скальпийг би нэг бол мөнгөгүй анхлан суралцагч хүмүүс сонирхдаг байх. Нэг бол бүр яг одоо өндөр түвшинд харж судалдаг те. Төлөвлөлт хийдэг байх гэж боддог. Тэгээ би бол ер нь одоо аль болох жоохон амрыг биеийн амрыг боддог. Эсгийнбэргүй орж байгаа. Удаан арилж байгаа мэрэгчлэг зэдэг. Мэдээж хамаагүй амар шүү дээ. Шүн арилж байгаа яаж байгаа л гэж бодож байгаа тийм айгу төвхтэй тэгэл дисвингээр барайл хайчихад чинь за нэг те 7 хоногийн дараа харъя да гэл ийш шаялжаад явах гэсэн гоё юм. За тэрэн дээр нэмээд асуухад одоо юу гэдэг юм intraday арилжааны данс болон swing арилжааны данс тустай байгаа юу? Тийм тустай өөс тустай л байлгана л да. Тийм. Зөв. Ер нь л данснуудыг нэлээд хаваад шүү дээ. Боодог болчиход байгаа одоо. За нууцшгүй хитэн данс байгаа яг одоо. Одоо хүний өөрийн нэр дээр одоо би ч нөгөө нэг эхнэрийнхээ нэр дээр бас данс бас нэвчдэг. Тэгэл өөрийнхөө данснаас гадна ер нь одоо ингээд бодохоор нэг 4 5 данс бол байна. Гэхдээ зарим нь одоо мэдээний үеэр зүгээр шууд явуулдаг данс мас гэж байгаа. Зөв. Эрсдүүлдэг. Эрслийн данс гэсэн юм тийм. Зөв. Зөндөө данс гоё. Бас сонирхолтой гэ. За дараагийн асуулт нь болохоор техник болон суурь шинжилгээний аль нь танд илүү үр дүнтэй санагддаг вэ гэж байна. Хоёулаа л үр дүнтэй юм. Одоо дэлхийд дахинд юу болоод байгаа, ямар чиг баримжаатай байгаа эдийн засгийн үзүүлэлтүүд болон болж байгаа процессуудыг мэдэхгүйгээр дан ганц бас арилжаа хийх нь хэцүү шүү дээ. Тэгэхээр ер нь тэрэн дээрээ жоохон суур яагаад суур гэж нэрлсэн гэдэг чинь бас чухал байна. Суур шинжилгээ гэдэг дээрээ суур юмаа хийж байгаа дараа нь техник шинжилгээг оруулж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь хоёулаа л чухал. Тэгэхээр одоо энэ арилжаач зөвлөлтөө бол ер нь хоёуланг нь хослуулаарай гэж хэлэх үү те. Ер нь л угаасаа мэрэгжил болгож хийх гэж л байгаа бол мэрэгжлийн л төвшөнд нь судалсан дээр. Тэгэхээр суур одоо зарим арилжаачд бодлогын хүү юу вэ гэж асуухаар мэддэг шүү дээ. Тэгэхээр тэрийг ч мэдэхгүй байж одоо мухаар хэлээд арилжаа гэдэг нь чинь жоохон харанхуй гэж гэсэн үг байна. Тэгэхээр ядаж те нэг гарч байгаа мэдээнүүдийн одоо нөгөө нэг экономик календар гарч байгаа календар дээр гарч байгаа мэдээнүүдээ ямар утга учиртай мэдээнүүд юм бэ гэдгийг адгийн наацх нь ойлгож байгаа хэрэгтэй гэсэн үг байна. Зах зээлд ямар нөлөө үзүүлж байна те. Тэгээд нэг хаяа нэг мэдээ ороод гүйлгчдэг те. За юу нэг болох гэдэг нэг бүр бас мэрэгжлийн төвшөнд бас хийж болно шүү дээ. Тэгэхгүй яг зөв суурийг за болио гэж бодоход л тийм төвшөнд л харах хэрэгтэй байхгүй юу? Зөв тэгж л байна. За таны хамгийн ихтгэлтэй ашигладаг индикаторууд хэрвээ индикатор хэрэглэдэг бол ямар индикатор байдаг вэ? За индикатор гэхэр ч одоо юм аа. Ер нь бол индикатор нэг амар ашиглахаа болчиход байгаа. Гэхдээ ер нь сүүлийн нэг хэдэн сар бол би яг жоохон волюм талтай жоохон судлаад байгаа. Волюм индикаторыг ер нь нэлээд судалж байгаа. Дээрэс нь нөгөө нэг footprint болон бусад төрлийн одоо жоохон наривчлсан тэр дата өгдөг платформуд дээр ажиллаж байгаа гэсэн. Тэд нар одоо яг индикатор гэж орох юм уу юу гэх юм. Яг одоо TradeView дээр RSI ч юм уу тийм moving average ч юм уу тиймэрхүү индикатор бол ашиглах болсон. Одоо жишээ нь footprint тал дээр гэхэлэр одоо амар олон байгаа шүү дээ. Bookmap, cluster data, Sierra. Ер нь cluster талдаа гэсэн. Cluster талдаа гэсэн үг тийм. Тэгээд яг давхар TradeView дээр бол volume-ийг л бол гаргаж тавьдаг. Тэгээд индикатор хэм бол бас нэг session-уудыг болон одоо цагийн баримжаа авахын тулд ч юм уу тийм. Нийлж жоохон дата авах талаасаа л гэсэн. Зөв. Session-уудын дуусж байгаа high low маягаар өдрөө өөртөө жоохон амар болгол. Яг тэр session-уудын дуусч эхэлж байгаа цагуудыг хүн өөрөө ч гэсэн ингээл цагаараа ингээл зураг авчиж болно л да. Гэхдээ яг зөв индикатор гаргаж тавьж илүү амрал болгож байгаа гэсэн. Зөв. Өмнө нь бол доорооч гэл RSI, MACD тэ юу ч үедээ одоо 9 шидийн юм гаргаж тавьдаг үстэй л одоо бол ер нь аль болох чартыг цэвэрхэн байдлаас л харах гэдэг. Зөв. За тэгэнгүүт за харилцаанд орох шийдвэрүүдээ одоо жишээ нь яг ямар дараалалаар гаргадаг вэ одоо юу гэх ийм зүйл одоо иймэрхүү баталгаа орж ирсэн дээрээс ингэж оромж гэдэг юм уу те одоо дараалал нь яаж явдаг вэ? Ер нь бол би эхлээд
7 хоног одоо өнөөдөр чинь нэгд өдөр шүү дээ. Тэгэхээр 7 хоног эхэлж байгаа бол эхлээд сар эхэлж байгаа бол ер нь бол Монголоос эхэлнэ. За Монголоос эхлээд за ер нь ихэвчлэн 7 хоногоос эхлээд за энэ 7 хоногийн одоо биас буюу одоо тэр нэг чиглэл хөдөлгөөн хаашаа вэ гэдгээс эхлээд чиглэлээ авна. Баримжаагаа авна гэсэн үг. Тэгээд чиглэлээ гаргасан тохиолдолд дараа нь дээр рүү шилжүүлээд өнөөдрийн чиглэл хаашаа вэ гэдэг гаргана. Ер нь л чиглэлийг эхэлж баримжаа болгож гаргаж тавьж агаад дараа нь тэрэн дээрээ тулгуурлаа жижиг саргуу шилжүүлээд нөгөө нэг одоо бүтцийн хувьд те ямар бүтцтэй явж байна. За энэ яг үндсөдлөгөө бүл байхгүй гэдгийг тодорхойлоод дараа нь сешнтэйгээ хувааж агаад за өнөөдөр ямар сешн дээр оролтоо хийх үү гэдгийг харна. За өчигдрийн болон өмнөх өдрүүдийн одоо чухал зоонуудыг авагдсан байна уу гэдгийг харна те шалгасан байна уу гэдгийг харна гэх юм. Тэгээ ер нь зөндөл юм харна дөө. Тэгээ хамгийн гол чухал зүйл нь ер нь бол чиглэлээ л тодорхойлох гэсэн. Хүмүүс ч нөгөө нэг ингээд төлөвлөгөөгүй хаамаагүй ороод идэг байхгүй. За өнөөдөр ингээд гинт босч ирснээр сэл орол баяр очив тийм. Миний хувьд бол ер нь төлхөө энэ 7 хоног болон өдрийнхөө чиглэлүүдийг харж байгаа. Тэрэндээ нэг тулгуурлаж баримжаатай оролтууд хийхэд л одоо ер нь гол зорилго нь гэсэн. Ерөнхийдөө бол таймд хэлбэл том цагийн шинжилгээнээс баг руугаа яваад нөгөө multi time frame ер нь бол тайм уусаал байнга ашиглана гэсэн. Яг дунд нь одоо жишээлбэл одоо тэр волюмыг оруулж ирээд байгаа нь аль зоон дээр ямар их хэмжээний захиалгууд орж ирсэн байсан. Тэрийг авчиж авсан юм уу, шалгасан юм уу те. Гэх мэтчлэнгээр day trade гэхээр одоо өдрийн арил чадaltaй ороод ирэхээр илүү жоохон бага цаг руу шилжүүлж 5 минут өдөр дээр хардаг ч юм те. Тэгэл голцоо орох цагаа тэгэл хүлээгээл Лондон Open дээр юм уу эсвэл Нью-Йорк Open дээр арилжаануудаа хийх гэж үзнэ. Өглөө хийх гэж бас үзнэ. Ер нь бол одоо би чинь голф дээр арилж яадаг байхгүй хөвчлээ. Тэгэхээр нөгөө нэг голф чинь өглөөний бас цагийн Аз дээр бол нэлээд бас волюмтай болчиход. Сүүлийн үед бол амар байгаа шүү дээ. Тэгэхээр голцоо бас өглөө эрт босоод Азаасаа эхлээд ер нь сешнтэй хөөгд бас ингэ. Зөв. Аз дээр сүүлийн үед бол амар хөдөлж байгаа гэдэг байгаа шүү дээ. За ойлголоо. Арилжаачдын дунд нэг ингэдэг те одоо хүмүүс хоорондоо нэгнэж ярьж тоо цаг хугацаа явагдсан ингээд маркет өөрчлөгдөж идэг гэдэг штэ. Тэнгүүд нэг хэрэлдэг байсан арга барил ч одоо ажиллахаа болждөг ч юм уу. Тэнгүүд одоо өөрөө чи хувьд болохоор тэрэн дээр хэрхэн ажилддаг уу? Одоо өөрийн стратеги шинжилдэг үү? Ингээд одоо цаг зээлийн өөрчилж байгаагаа уйлдуулж ямар нэгэн апдейт шинжилэлт хийдэг үү? Байнга л хийн штэ. Ер нь бол байнга л хийх ёстой угаасаа. Тэгээд эн чин маркет гэдэг чинь одоо миний ойлгосноор хүмүүс хөгжих тусам энэ зах зээл чинь ч гэсэн ингээл хөгжөөл явж байгаа. Тэгэхээр одоо 10 жилийн өмнөх батарейн дээр арилждаг байсан арилжаанууд одоо өнөөдөр жоох ажиллагаа нь мууддаг ч юм уу те. Тиймэрхүү би ч өмнө батарейн энэ дээр харддаг л байсан. Тэгэл одоо бол ер нь нэг тийм харахаа болцсон шүү дээ. Тэнгүүд дахиад жоохон бүтэц талдаа ажиллаад яваад болоод исэн чи одоо бас жоохон болохгүй юм шиг харагдаад. Тэнгүүд волюмыг нэмж оруулж ирээл за энэ ер нь цаанаа захиалгууд яаж хийдэг ч юм те. Ер нь өөрийгөө байнга шинжилж явах хэрэгтэй гэж боддог юм. Тэгээ би зах зээл өөрчлөгддөг гэдэг ч гэсэн ер нь бол итгэдэг. Зөв. Тэгэхээр тэрнтэйгээ уялдуулаад одоо бидний ажил мэргэжил чи ер нь бол тэгэл маркетийнхаа дагуу өөрчлөгдөж ивэл бид нар ч гэсэн дагаж өөрчлөлтөө шинжилт хийгдэл ингээл явахгүй бол нэг газар гацаа зогсож байгаа юм бол тэгэл ер нь явахгүй. Тэгэхээр ер нь бол цаг үетэйгээ хөл нийлүүлж залах хэрэгтэй л гэдэг тийм. Одоо тэгэл сүүлийн үед нөгөө нэг хиймэл оюун ухаан хөгжсөн одоо нөгөө нэг автоматжуулсан арилжаанууд бас яваад эхэлсэн учраас ер нь бид нар ч гэсэн өөрсдөө бас сайжруулах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Зөв. За хоёлаа одоо дараа нь болохоор сонирхолтой сэдв рүү орж ирж байна. Сэтгэл зүй ба эрсдлийн менежмент одоо анхан шатны болон дунд шатны арилжаат нь хамгийн их алддаг тий. Хүндрэлтэй зүйлсийн нэг гэж ойлгодог тий. Тэгэнгүүт өөрөө чи болохоор форексын одоо энэ арилжаа зах зээл сэтгэл зүй ямар үүрэгтэй гэж боддог вэ? Одоо сэтгэл зүйг цааш нь бэлтгэх ч юм уу тий. Ер нь бол хэрэгтэй. Гэхдээ би бол нөгөө нэг хамт арилждаг ч юм уу тий нөгөө групптэй байдаг хүмүүстэй бол хэлэхтэй. Та эхлээд өөрсдийнхөө хувийн асуудлыг бол шийдчихээ л гэж хэлдэг. Хувийн асуудал шийдэхгүйгээр ийшээ орж ирэх юм бол өөрийнхөө хувийн асуудлыг арилж байгаа шийдэх гэж оролдоод байдаг байхгүй. Тэгэхээр тэр нь өөрөө сэтгэл зүйн амар өндөр дарамт өгдөг. Одоо жишээлбэл нэг залуу байж байгаа тэр нь жоохон амьдралын хувьд хувийн амьдралаа жигдлэн гэдэг нь бүр учиргүй амар болохгүй ч гэсэн ядч л үр зээлээ дарч хэрэгтэй, үр зээлгүй байх хэрэгтэй, дарамт байх хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд сарын 25 боллоо за зүүн нэг жишээ авъя л та тэгээд нөгөө зээл нь ихэхтэд ороод ирлээ. Тэнгүүд тэр зээлээ төлөхийн тулд арилжаанаас тэр зээлийнхаа мөнгөийг гаргаж тийшээ төлөх гээд юм шиг байна. Тэгээд дарамт нь ихсчихэр хүний сэтгэл зүй докторгүй болоод би одоо алдчихвал энэ зээлээ төлж чадахгүй гэдэг ч юм уу тийм их асуудал гарч ирлээ. Тэгэхээр эхлээд ямар ч үсэн сэтгэл зүгээ доктортой байлгая л гэж байгаа бол
хувийн үр зээлийн асуудал болон ар гэрийн асуудлыг одоо эхнэр нөхөртөйгөө ярилцаа шийдээд аль нэгэндээ одоо ингээд үүрэг хичээлээ хуваарлцсан л авах хэрэгтэй гэсэн үг. Тийм тэгжээ сэтгэл зүй бол доктортой байна. Арилжаан дээр бол сэтгэл зүй маш одоо хэрэгтэй байдаг. Тэгээ ер нь жоохон тилтэрсэн ч юм уу асуудал тулгамдаад ирсэн үед бол ер нь арилжааж чаддгүй шүү дээ. Тэрийг олчих гол эсвэл алдангуудаа үүртрээд хийгээл эсвэл өс санс нөгөө revenge drink хийж эхлэв те. Тэгэл дахиад ямар ч хамаагүй аргаар баг мөнгө олоод хийгээл арилж. Мөнгөнд дард нь бодогдоод байгаа болохоос арилжаа явахгүй шүү дээ. Бодогддгүү. Тэгэхээр ер нь арилжаа ерөөсөө явдаг байхгүй. Тэгэхээр сэтгэл зүй бол амар чухал. Тэгээд өөрсдийн гэсэн бас тогтсон тийм стап дүрмтэй буюу арилжаа ингээд одоо сайн хэлсэнчлэн weekly-гээс daily-гээс ахуулаад гэдэг шиг нэг юм дараалттай байж иж бас сэтгэл зүй доктортой гэсэн үг. Тэгэхгүй өглөө босвол гинт нэх гоё өдөр байна да гэж шууд арилжаад орчмоор байх юм бол бас хэцүү. Тэгэхээр сэтгэл зүйг баланслуулжуулаад нэг жоох ингээл явж байгаа юм. Арилжааны ер нь бол арга барилаа дагаал гэж болж байгаа шүү дээ бас ойлгомжтой юм. Зөв. За хэрвээ одоо өөрөө чи арилжаа те алдагдaltaй одоо заримдаа амар том алдагт хүлээж байгаа шүү дээ. Тэр үеүдээ одоо яаж хүлээж авч сэтгэл санаагаа одоо ингээд барьдаг тогтворжуулдаг гэх юм уу те. Тийм одоо ямар арга байна? Маргааш байгаа даа л гэж бодсон шүү дээ. Одоо тэгээд сүүл рүүгээ ер нь дархлаатай л болж байна дөө. Угаасаа л байнга алдна гэдэг бол зөвшөөрч байгаа. Тэгэхээр анхлан суралцж байгаа эхний хэдэн жил бол хүлэн зөвшөөрдөггүй байсан. Тэгээд дандаа л ингээл олж явах хэрэгтэй юм шиг нэг ингээд олж байгаад нэг алдангуудаа баг ингээл те бүх юм болохгүй байгаа юм шиг санагддаг байсан бол одоо ингээд алдаж малтахаараа нэг ер нь тоохоо болчиход байгаа шүү дээ. Тэр нь нэг төрлийн бас дархлаатай болох буюу хугацаа шаардлагатай байх. Одоо арилжаачдад сэтгэл зүйн хувьд бол бас нэг алдаж оноод үзэх хэрэгтэй байх. Тэгээд бас энийг бас бодмоор юм билээ нөгөө ашигаал хүмүүс бодоод идэв шүү дээ. Тэгэхээр хүн ер нь ашиг болон алдагдал хоёр дээр хоёулын дээр л дархлаатай болох хэрэгтэй. Дархлаатай болно гэдэг нь өнөөдөр одоо төвшөө жишээлбэл $1000 дээр арилжаа хийж байгаад гинт чамд ингээд $100,000 эсвэл $100,000 капитал өгөхөд чи тэрэн дээр алдагдлыг хүлээн одоо ингээд тийм дархлаа чам суугаагүй гэсэн. Тийм шүү дээ. Яг гинт 50,000-аар нь алдаад эхлэх юм бол тийм дархлаа суугаагүй учраас сандрал орж эхэлнэ шүү дээ. Ашигн дээрс ялгаагүй. Энэ нь бол дархлаатай болох хэрэгтэй учраас ер нь ингээд ашиг алдагдлыг баг багаар ингээд ахиулаад явж байгаа хэрэгтэй. Тийм болохоор одоо би жишээлбэл Солонгост одоо тэ 5 жилийн өмнө алдаад өрөнд ороод 2 жил ажиллаж исэн хэмжээний алдагдлаа өнөөдөр 7 хоног дотор ингээл алдаал буцаагаал олдог ч юм те тийм хэмжээнд ирсэн байгаа нь би өөрөө болж гинэ л гэж үзэж байгаа байхгүй. За ингээл дахиад юм байна. Тэгэхээр окей за тэгэл алд. Гэтэ ер нь алдсны дараа бол би ер нь аль болох компьютертэй ойрох байхыг хүсдэггүй. Тэгэл ер нь гараал найзтайгаа уулзах юм тийм хүл юм. Ер нь тэгээд алдагдлаасаа бас ингээ хэмжээнээс нь хамаарад их багасаа бас хамаардаг тий. Заримдаа бас хит өөртөө ихтэй байдлаасаа болоод арай жоохон өндөр хэмжээ алдах одоо тийм тохиолдлууд гардаг. За тэнгууд одоо тухайн эрсдэл одоо арилжаа бүгд л тий хоёр талтай тий нэг талд одоо ашиг явж байгаа нөгөө талд эрсдэл явж байгаа. Тэнгууд эрсдлээ одоо өөрөө чи хувьд яаж удирддаг вэ? Ямар системээр удирддаг вэ? Наадхан дээр чинь бол би ингэж л бодсон л та хоёрын сүлрэг бодож байгаа. Үнэхээр чадахгүй байсан. Одоо яг үнийг хэлэхэд бол яг арилжаан дээр ингээл тэдэн хувийг эрсдүүлэн гिचээл тэгэл тэрнээс дандаа л давж ингэж алдаад идэв гэсэн. Тэгээд тэрний гол шалтгаан нь юу юм бэ гэсэн чинь одоо нөгөө миний өөрийн зорилго гэх юм да одоо хүлээж авах гэдэг ашиг нь итгэхий том байсан юм билээ. Тэгээд тэрэндээ хүрэхгүй ангууд тэрэндээ хүрэх гэж одоо өөрийнхөө планс нь томцсон арилжаа гэдэг ч юм те. Тэгэнгүүт за тэгвэл юу аа яг ингээд дүрмээрээ ингээд явж байгаад би нэг 2 3 жилийн дараа ямар байх нь харъя гэдэг тооцоолоор хийгээд үзсэн чинь нэлээд их тун гарч ирсэн. Тэгээ би өдөртөл одоо дансныхаа тий 1-2% л эрсдүүл яг дүрмээрээ ингээд явхад 2-3 жилийн дараа ихт бол яг энэ вин рейтерээ явхад бол нэлээд одоо хүсчихсэн капитал дээр очих гээд байгаа байхгүй юу. Тэгээд би нэг хийж үзсэн юм а. Тэгсэн чинь бас л болохгүй байсан. Тэгэхээр би хүчээр бүр ингээд данснууд ухаач эхэлсэн. Одоо нэг үндсэн дансаа буюу өөрийнхөө арай их мөнгөтэй байгаа капиталтай дансаа одоо аюулд оруулахгүй тулд тэнцэнээс ингэж нэг 3-4 данснууд салгаж гаргаж ирсэн. Тэгээд ер нь одоо тэрнгүүрэл явж байгаа. Одоо заримдаа ингээл хүн лимит чинь нэг юм алдаа гаргах эсвэл юм сэтгхүйн юм асуудалтай өдөр байдаг шүү дээ. Тэгээд гинт нэг юм тэнэг өдөр одоо би бүгд юм шатаач магадгүй байхгүй. Тэгээд ер нь өмнө ч гэсэн угаасаа юм тэгдэг байсан. Гинт ингээл өглөө босоод байжснаа ягаад ч юм толгой ажиллахгүй нэг сонио арилжаанд ороод тэрнийхээ эсэл месэлийг авахгүй тавихгүй байжснаа ингээл дансааш таачдаг тийм үе байн гардаг гэсэн байхгүй. Тэгэхээр
За би ер нь чадахгүй байгаа юм чи хүчээр ер нь өөрийгөө юу болий. Тэгээд данснуудаас салгаж эхлээд тэнгүүдээ одоо нэг ухаандаа 100 сая долларын данс байлаа гэхэд би 5 10 15 мянга 2 мянга гэдэг ингээд данснууд салгаж чинь гэсэн үг байна. Олон болгох чинь. Тэгээ олон болгох чинь гэсэн үг. Тэгээд өнөөдөр би аль дансан дээр арилжаа их вэ гэдэг шийдэх өглөөс. За би өнөөдөр 3000 та дансан дээр арилжаа. Гэхдээ жоо шахаад орчих. За тэнгүүд тэн дээр би заавал дөрөв бариадах шаардлагагүй. Ягаад гэвэл одоо үнцэн капиталаасаа 3% салгачиж байгаа учраас одоо 100 мянгаар гэж жишээ авал тэ. Тэнгүүд би өөрийнхөө үнцэн дансны нэг стоп лосс тавих хэмжээний л мөнгөө нэг данс руу оруулангуудаа тэрнгүүрээ жоо хамаагүй арилжаанд хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээд ихлээр шатсан ч гэсэн тэгэл яах вэ тэр чинь тэгэл үнцэн дансаар би өөрсдөө хүлийн зөвшөөрч гэсэн учраас тий. Тэгэхээр ер нь тэгээ хөвчүүл надад л амар юм байна. Тэгээд тийм үнэхээр өөрөө нэг дансан дээр тэгж эрсдлийг тавьж одоо хийж чадахгүй байгаа бол над чиг ус ингээд данснуудаас салгаад өнөөдөр би аль дансаар арилжаа их вэ гэдгийг шийдэнгүүтээ тэр данс руугаа өнөөдрийнхөө их капиталыг орлоо. Тэгээд хийж бил зүгээр. Тийм ээ тий. Бас гоё хараг цааж өгч байгаа бас тий. Тэгээ мэдээ зэдийн заримдаа бид нар оролт хийх шаардлага гардаг шүү дээ. Орморч юм шиг санагдаад тэнгууд хүмүүс үнцэн дансаар авчаал орчдөг байхгүй. Тэгэхэд мэдэн дээр өндөр волюмтай volatility орж ирээд салгаа орж ирээд доошогоо ингээл ханш унлаа гэж бодоход таны стоп лосс байгаа ч юу нэмэргүй шүү дээ. Тэр чинь цөм цөхөд доош орчдөг шүү. Тэгэхээр тиймэрхүү оролтууд төр ялангуяа бүр яг тусад нэг данс үүсгэж хагаад за би энийг л алдчихад гэсэн мөнгө тэр данс руу оруулж байгаа л тэгэл орчих хэрэгтэй. Тэгэл алдвал яах вэ? Тэгэл олвол тэр чинь тэгэл хийх юм байна шүү. Тийм тий. Тиймэрхүү аргаар. За. Арилжааны үед гарч барах нөгөө сэтгэл хөдлөлүүд бод яг арилжаанд орцсон үед тий. Тэднийг одоо яг яаж хяндаг вэ? Шунал айдас тий. Хахад юм хэцүү л дээ. Тэгээ яг бодит байдал дээр бол хүнлэл юм чинь. Одоо нөгөө нэг би нэг хүнтэй уулзаад нэг арилжаа айгүй олон жилээс ах хүүтэй нэг уулзаа юм ярьж ирсэн. Тэгсэн чи та ингэ сэтгэл би яг наад асуулт чи тэр хүмүүс тавьж ирсэн байхгүй. Ингээд сэтгэл хөдлөлөө яаж ингэ хянах вэ? Би нэг л болохгүй байна. Тэгсэн чи тэр ах юу гэж хэлсэн бэ гэхээр нөгөө нэг хүн болгонд угаасаа л юм сэтгэл зүй байдаг. Сэтгэл хөдлөл гэдэг юм байдаг. Чи сэтгэл хөдлөлгүй болчих юм бол чи хүн биш болчихно. Чи одоо жишээлбэл хайртай ээж гэж юм их нэрийг алдахад ойлно өстэй гэсэн багхгүй. Тэгэхээр тийм гэдэг гэсэн чинь тийм тэр чинь чиний сэтгэл хөдлөл. Тэгэхээр тэрийг чи зүгээр ингээд алга болох биш яаж зохицуулах вэ гэдгээл олчих одоо ингээд шийдлийг олчих тий. Тэнгүүд нь окей за гэд одоо бол ер нь офс айл болох өөрийнхөө нэг юм байгаа офсыг жоохон тийм тухтай хийх юм ихтэй л болгоод байгаа одоо. За тийм шогтон дээр одоо сүүлд PlayStation авлаа. Тэгээ нэг буланд нэг юм тасгалын юм авлаа. Тэгэл одоо судалж чөлөөтэй компьютерт одоо тэг их цаг өнгөрүүлэхгүйгээр тоглоомоо тоглолдог, киногоо үздэг, эсвэл тийм тасглаа хийдэг. Тэг эсвэл одоо өөрөөр зуршлуудыг өөртөө нэмэлж байгаа, өөрийгөө завгүй байлгатлаасан ч юм те. Тэгэл тиймэрхүү л одоо арга хэмжээнд авч эхэлж байгаа гэсэн үг. Нэг тийм үг байдаг ш нь нэг less is more гэх тий. Тийм одоо арилжаанд баг багцмаа сайн ашигтай баг чартан дээр цаг зарцуулах, баг бүхэн чинь л илүү их ашиг авчирдаг. Тэгэхээр ер нь тэр тал руугаа л хичээгээд л. Тэгээ юм хүчээр л өөрийгөө юм гарцаагүй байдалд оруулах гэдэг. Одоо тамхин дээр жишээ авах юм бол би нөгөө энгийн янжуур тамхит сигарет татдаг байжгаад болоод шууд гаргасан чи бас гарч чадахгүй болгоод вейпээр орлуулад одоо тэнгүүдээ вейпээ бүр багасгаад нөгөө нэг ийм төхөөрөмжтэй тамхи руу ордог ч юм уу ингээд баг багаар ингээд шилжүүлж байгаад гарчих гэдэг байхгүй. Тэрнтэй адилхан одоо тэгээ тийм хүмүүс өндөө байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан үнэхээр сэтгэл хөдлөлөө одоо хянж чадахгүй бол баг багаар ингээд орчнууд бол хийх гэж байгаа юм да аргалал өөрийгөө аргалаа сурчих хэрэгтэй гэсэн үг. Ханд тий. Тэгэл үнэхээр өнөөдөр жоох арилжаа хийх гээд оройн overtrade хийх гээд буюу олон арилжаа хийх гээд байгаа бол тэгээ нэг гоё найзтайгаа уулзаал газар суучих л та. Гоё юм яриа суух чинь мөнгө алдснаас илүү шүү дээ. Ер нь бол тийм тий. Тий. Боломж үргэлж гарч ирдэг шүү дээ зах зээлд бол. Тэгэл би найзтайгаа жишээлбэл ингээд нэг хоёр коктейл ингээ аваад сайхан суухад нэг үсрээл 50 100 сая төгрөг өрөх бол би тэнд сууснараа арилжаа хийх юм бол хэдэн 100 доллараар алдах гэдэг байна. Тэгэхээр энэ хоёрын энэ хямдхан юмсан. Ядаж ярьчих шүү дээ. Тань тийм байна те. За өөрөө ч одоо хийдэг жишээ нь өглөө бас бол ингээ хийдэг өдөр хүртэл ингээ арилжааныхаа өмнө хийдэг хүнд ингээ нэг дадал зуршлууд байдаг шүү дээ. Зарим хүмүүс нэг заавал арилжааны өмнө жим хийдэг ч юм уу ингээ нэг бясалгал хийдэг ч юм уу хүн болгонд ямар нэг юм байдаг те. Тэнгүүд өөрөө чи бодлохороо таны тэр дадал зуршлууд хэрхэн өөрт чинь одоо арилжаанд чинь тусалдаг вэ? Би болохоор нэг амар дадал зуршил гэдэг юм яг одоохондоо бол байхгүй. Ямар ч сан дасгал хөдөлгөөний чухал гэдгийг бол нэлээд ойлгоод байгаа. Тэгээ өглөөд одоо дулаарч очиос ер нь офс руугаа болж өгвөл Google очиж чинь. Тэгээд гүйж очио сайхан цаанд уучаад яг байнгын арилжааны өмнө хийдэг дадлах юм бол би нэг хідэн үздэг юм гадаад одоо
контент гэх юм да тий. Одоо арилжааны талын тийм контентууд үздэг. Угаасаа байнга үздэг тийм нэг сувгууд байгаа. Тэгэл одоо нэгс өөрөөгөө нэг жоохон юундаа оруулж ийн гэсэн үг байхгүй орчиндоо. Тэгээд тэдрийг арилжаа хийхээс өмнө үзэж байгаа. Тэгээд жоохон тархиа жоохон арилж байгаа жоохон ингэж чиглүүлж жоохон тасгаж уусгаж байгаа. Тэгээд арилж байгаа орж эхэлдэг гэсэн. Шууд одоо орж ирэл чартаад л гээл яасан гэл хараас. Салаалт хийгээд шүү дээ. Халаалт хийдэг яг зөв. Зөв. Өөрөөдөө сануулад байна гэсэн үг байхгүй. Одоо тэр миний үздэг юмуд чи дандаа л одоо миний одоо ашигладаг аргачлалаар одоо хийж байгаа тэр бичлэгүүдийг үзээд за би өнөөдөр иймэрхүү юмнууд хардсан шүү гэдгээ өөртөө ингэж халаалт хийж сануулж байгаа. Тэгээд арилж байгаа болдог гэсэн. За дараагийн сэдв рүүгээ ойлоо орох гэж байна. За бас зочиндоо коктейл уух цагийг нь олгоё. За зүгээр. Окей. Энийг харин сурвал байна уу? Сурвалаар шууд яаж тийм үү? Тэгэхгүй бол сурвал хэдүүл авч уу. За тэгвэл ирэх хооронд нь асуулт асууж тий. За энэ дараагийн сэдв маань болохоор зах зээлийн тухай ойлголт тий. За тэнгүүд зах зээл одоо тухайн зах зээлийн мэдээнүүдийг одоо уншаад тэнгүүтээ хэрхэн түүнийг одоо арилжааныхаа шийдвэр гаргалтанд ингэж уусгаж нэг гэж ашигладаг вэ? Тэр тал дээр дахиад яа даа. Одоо эдийн засгийн чухал мэдээнүүд байгаа шүү дээ. Тэрнийг одоо өөртөө уншиж мэдэж авсныхаа дараа хэрхэн арилжаандаа ингэж нэгтгэж одоо арилждаг вэ? Хэрхэн хэрэгэлдэг вэ? Ер нь суурь шинжилгээг хэрхэн хувилдаг вэ гэсэн үг тий. За яг хөө суур гэхээр айгүй л олон юм ярих гэдэг юм л да. За зүгээр энгийн жишээ л авъя л да тий. Ерөнхийдөө бол за 7 хоног болгон эхлэхээс өмнө за суур шинжилгээг ингээд энэ 7 хоногт ямар мэдээнүүд гарах вэ гэдэг календар дээр жишээлбэл байгаа тэр энгийн мэдээнүүдийг их харж байна. За тэгээд миний хувьд нэг Goldman Sachs гаргадаг нэг юм мэдээнүүдийн датанууд байдаг. Тийм тэдрийг ерөнхийдөө бол хараад нэг жоохон баримжаа авчтай. За одоо жишээлбэл голд дээр хятадын засгийн газар хэр их одоо алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор худалдаа авалтууд хийх юм бэ? Тэгээ энэ үйлдэлтэй гэдэг ч юм уу те. Тэгээ ер нь мэдээнүүдийг суурь шинжилгээнүүдийг өдөр тутамд ашиглана гэдэг чинь бол нэг тийм юу шүү дээ. Одоо урттаа л трендэл олж авах гэдэг зүйл байхгүй. За голд энэ үйлрэлдээ ер нь өсөх юм биш үү? Энэ сардаа ер нь унах юм биш үү гэдэг чиглэл ахгүй. Тэгэхээр нэг байн ингээд нэг одоо өдөр болгон нэг хараад идэв. Ерөнхий сарын эхлэл дээр ч юм уу сарын эхэнд чинь non-farm CPI гэж нэг чухал мэдээлэл гардаг шүү дээ. Тэр үе дээр ерөнхийдөө датануудаа аваад өнгөрсөн дараа сар удирдлынхаа ч юм уу дараа саруудынхаа чиглэлүүдийг аваад тэгэл юм тэр чиглэлүүдийн дагуу техник хийгээл явж гэсэн үг. Саяны ярьсан чинь бол аюу гой нөгөө төрүүний юмтай уялдаж шүү дээ чинь. Одоо Азууд те хятадууд маань алтны нөөцийг хэсгэж байгаа чинь одоо энэ Азийн сешн дээр амар том хөдөлгөөн орж ирж байгаа. Тэр нь ч болж байгаа. Сараас ахуулаад хятадууд алтан дээр одоо худалдаа авах алтны нөөцийг нэмэгдүүлэх байлтай чангадах зорилгоор худалдаа авалтууд хийгээд эхэлсэн те. Тэгээд 6 сар дэлгүүр хийж аваад болоод 11 сар дахиад аваад эхэлсэн гэдэг ч юм. Тэрнтэй холбоотой одоо өглөөний Азийн бирж дээр жоохон волюм ихсээд байгаа ч те. Тийм те. Одоо бас харж ахлах зү гэсэн үг. Зөв. Айгуу гоё мэдээлэл байна. За. Форекс зах зээл дээр ирээдүйд одоо жишээ нь форекс зах зээл маань хэрхэн ирээдүйд өөрчлөгдөнө гэж бодож байна. Миний хувьд болохоор зэрэг наад дээр чинь нэг юу аж бодд юм аа. Би бол нэлээд өөрчлөгдөх байх л гэж боддог. Гэхдээ одоо учиргүй айхтар ингээ автоматжуулаад одоо хүний хэрэгцээг олчихно гэж бол боддгоо. Тэгэх юм бол жоо утгагүй болчих واخ. Зүгээр ер нь ойрын ирээдүйд гэх юм бол нөгөө нэг AI буюу хиймэл оюун ухаан энэ төр хөгжснөөс өндөр хөгжиж байгаатай холбоотой эксперт адвайзерууд гэдээ байгаа шүү дээ. Тиймэрхүү зүйлүүд болон ерөнхийдөө нөгөө автоматжуулсан арилжаанууд илүү хөнгөвчлсөн те автоматжуулсан арилжаанууд бол нэлээд нэмэгдэх болов гэж бодож байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө бас нөгөө арилжааны суур мэдлэгээ бас төдий чинь нэмээд тэр одоо тренд болж байгаа тэр EA-үүдийг ашиглаж сурах. Тэгээд одоо нөгөө кодчулсан тэр зүйлүүдтэй бас уялдуулах те ерөнхийдөө технологийн мэдлэгүүдээ бас жоохон сайжруулах шаардлагатай гэж боддог. Тэгэхээр одоо ер нь EA-үүд чинь болохоор зөв нэг өөрөөсөө суралцагнаас юунууд нь ороод ирсэн. Одоо өмнө нь бол зөвхөн код бичээд ингээд тэрнийхэн дагуу ажилладаг гэсэн бол одоо нөгөө нэг роботууд чинь болохоор зэрэг өөрөөрөө гаргасан алдаа дээр хүн шиг ингээд суралцаад тэрийг сайжруулах яваад байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол бас нэлээд тэр тал руу орж ирэх байх л гэж боддог. Тэр тал дээр нь бол одоо за Батлуугийн хувьд болохоор одоо жишээ нь тийм EA хөгжүүлээ эсвэл тэр тал дээр одоо илүү цаг хугацаа зарцуулъя гэсэн тийм бодол байгаа юу? Ирээдүйд бол байгаа шүү дээ. Тийм. Ер нь тэр тал руугаа судлаа л гэж боддог. Одоо бол яг
өөрийнхөө хувийн одоо нөө суур те ерөнхийдөө арилжааны одоо хүн хичнээн ашигласан ч гэсэн арилжааныхаа бүх юмыг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо өөрийгөө ерөнхийдөө хөгжүүлж ингэ сайжруулж байгаад ер нь явандаа тэр рүү ороод за өөрөө хөгжүүлдэг юм аа гэхэд хүний хөгжүүлсэн юмнуудыг аваад бас ойлгодог тийм л хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ хэд чи ерөнхийдөө бол нэлээд даваа талтай шүү дээ. Одоо хүн сэтгэл хөдлөлтөй байдаг бол тэр роботууд ч нь бол ямар ч сэтгэл хөдлөлгөөс чухал тохиогоо ингээл яг өгөгдсөн зүйлээр өгөгдөд явж байгаа. Тэгэхээр тиймэрхүү тал руугаа нэлээд орчих болов гэж бодож. Зарим том саан мангууд бол ер нь тиймэрхүү юм ашиглаад эхэлсэн юм явж байгаа хөө одоо. Тийм бах те. За батлагын болохоор ямар валютын хослол болон одоо форексийн яг ямар хослол эсвэл одоо сая жишээ нь ярьсан дээр алтнаас өөр ямар хослол идэр тэр одоо илүү арилжахыг хичээдэг. Тэгээд яг ямар шалтгаанаар тэрхүү хослолууд тэр илүү арилждаг вэ? Миний хувьд бол ер нь үндсэн яг пэр хослол гэх юм бол мейжер хослолууд дээрээ л ордог. Одоо евро USD, pound USD тэр гэсэн үг. Тэгээ ер нь ордог шалтгаанууд угаасаа ойлгомжтой мейжер хослолууд учраас ликвидашнуд өндөр байдаг. Тэгээ тэрийг одоо бүр яг нэг харилцаалагддаг хослолууд дээр орчих аюу төвхтэй байдаг байхгүй юу? Явахгүй гэл. Занган мэдгүй гэж мэдгүй гэдэг чинь тэгээ дээрэс нь волюм аягүй багтай. Тэгэхээр ер нь волюм жоохон өндөртэй, ликвидашн өндөртэй үндсэн мейжер хослолууд дээр ордог. За хослолуудаас гадна алтан дээр бол нэлээд бас ер нь бол төлхөө ордог. Ер нь алтан дээр арилжаа хийгээд явчихаар ер нь тэгээ сурч тийм дөө. Нэг алтнаас өөр юм харахаар нэг явцсан. Манай монголчууд бол бүгд баг алтан дээр арилжаа тий. Гэтэ яг голд ч бас яг хүмүүс ааштай ер нь бол голд ч хэцүү гэддэг болохоос ер нь минийхаар бараг л жоохон бараг бус тослуудаас хамаагүй ойлгомжтой явдаг санагдаад байдаг шүү дээ. Нэг олон жил харсараж байгаа занган танд үзэх юм тийм. Ааштай нөгөө юу гэдэг. Ер нь трендийг нь миний одоо голд дээр алддаг хоёр шалтгаан байдаг байхгүй юу? Би ерөөсөө нөгөө одоо ингээд одоо манай бут камп дээр явж байгаа хүмүүс ч гэсэн мэднэ дээ. Ер нь одоо бид ингээд бут камп явж байгаа. 70 80 явж байгаа. Тэгээ миний ерөөсөө алддаг ганц шалтгаан илүү хөдөлгөөн авчих гэдэг байхгүй. Одоо ерөнхийдөө чиглэл хөдөлгөөнийг бол ер нь л гаргацдаг. Тэгчээд за энэ одоо ингээд доошоо одоо голд өнгөрсөн 7 хоног одоо шилдэлтэй энэ уналтыг таамаглаа. За доошоо энэ хүртэл унаа гэдэг бүр яг л унах өсөх юутай нэг гаргаж ирчээд унахаас нь өмнө шиг нэг жоох орчих. Дундаас нь хөдөлгөөн байх гэдэг. Тэгвэл тэрэн дээрээ жоох алдчихад. Тэгэл за одоо ийм илүү оролтуудаа болио зүгээр хэдүүлээ үнцэн оролтоо л хийгээд гэх мэтчлээ. Ер нь тэгээд голдыг хараад тахаар надад бус тослуудаас арай илүү гайгүй ойлгомжтой л байна. Яг одоо дэлгэрүүлээд асуухад яагаад анх одоо алтан дээр арилжаа хий гэж юм би төрсөн. Эхлээд голд дээр уусаа ордгүй байсан юм. Би ч зөвхөн пэр дээр арилждаг байсан байхгүй. Тэгээд хүмүүс голд дээр ордог гэдэг харна. Яагаад ордог гэж яах вэ? Ер нь ороод байгаа юм чи хажууд. Тэгэл та нар яагаад ингэж голд дээр ороод байгаа юм. Тэгээ яаж яах дандаа тэд нар алддаг. Тэгээд голд дээр ороод алдаад байна гэх. Тэгээд үгүй тэгэл голд дээр орхоод болчихлоо. Тэгээд энэ пермер дээр орлоо гэх. Тэнгүүд би чинь жоохон тийм дунд хугацааны тэгээд пэр дээр ордог. Тийм одоо яг голд шиг тийм энэ day trade рейдийг амар хийдэг байсан. Ер нь жоохон дунд хугацааны арилжаанд хийх гэж үздэг. Тэгсэн чинь манай нэг цуг арилж яадаг залуулгүй чи ингэж голдыг надаа ингэж өөрөө хийхгүй магт хараад өчгөө гэд. Тэгээ нэг надад туслах анализ хийх гээд байна. Ер нь хийгээд өчөөч гээд. Тэгээ би нэг 7 хөл 10 хоног тэр голдыг ингэж нэг анализ хийж үзчихсэн байхгүй. Тэгээд хараадсэн чинь амар өндөр савлгаатай. Тэгээд нөгөө голдны чинь 1 pip volume арай бус тослоодс өндөр шүү дээ. Тэгээд одоо өдөртөл 100 200 pip бол өлөх үед л шүү дээ голд чинь. Тэгэхэд бусад тослууд нь өдөрт нэг 60 70 pip хөдөлж байгаа чинь. Тэнгүүд тэр талаас нь нэгдүгээрт голд бол өндөр одоо ашиг авах магадaltaй гэж үзсэн. Хоёрдугаарт нь хараадсэн чинь голдны тренд нь өөрөө ойлгомжтой байсан. Таад одоо голд ингээл одоо нэг 10 жил ухраагаад үзэх юм бол дандаа л өсөлттэй л байгаа. Тийм, ер нь бол тийм. Өсөлтийн трендтэй л байгаа гэдэг чинь өөрөө тренд тодорхой мэдчих аягүй чухал байхгүй. Бусад пэр энтер чинь бол бас янзын пэрүүд үүдэн шүү дээ. Явж байгаа л дундуур нь консультейшн хийгээл унаал өсөөл те. Янз болдог. Тэнгүүд голдны тренд нугасаа ойлгомжтой. Тэгээ ер нь би голцоо тэр залууд болохоор зэрэг энэ дээрээс унавал бай ороорой л гэдэг үсэн байхгүй. За энд орвол бай ороо. Сэл бити ороо. Тэгэл унаад ороод ирэнгүүт нь байддаг нөгөөд нь гоё явдаг. Ингээ яваадсан чинь өө болоод амир юм байна гэд. Тэгэл харж хагаад ер нь сурцсан. Тэгээд day trade хийхэд бас нөгөө нэг савлгааны хувьд өндөр pips, өндөр одоо их pips, олон pips үүдэлтэй учраас тэр нь бас их таалагдсан. Тэгэхээр ямар ч үед волюм бас байж идэх тий. Явчихж байгаа учраас. Өглөө одоо Аз дээр ихтэл голд чинь 100 200 pip хөдөлж шүү дээ. Тий.
Зөв зөв. Тэгээ одоо нэг мэдсэн чи өөрөө голноос өөрийг баг харахаа болсон байл. Дандаа гол доо. Зөв зөв. Манай монголчууд нэг бараг л 80% голдон дээр энэ тий. Тэгээ би анх ерөөсөй ойлгохгүй байсан. Гол дээр хийгээл алдаад идэх тэгээ болч болдгоо юм бахтаа гэдэг. Тэсэн чи өөрөө бас нэг мэдсэн чи гол талаар болсон байлаа. Магадгүй нөгөө хүмүүст ингээд харагдж байгаа нүдэн дээр харагдж байгаа арилжаа болгон анализ болгон голдон дээр очиж илүү нийтлэг санагддаг бас байж болох юм тий. Тий. Тэгээд бас нөгөө нэг шуналтай холбоотой. Тийм болохоор бас гол дээр идэх хөө. Зөв зөв. Бас тийм бах тий. За. Хоёлаа дараагийн сэдв рүү орж байна. Технологи болон платформ. За тэрэн дээр болохоор өөрөө чи хувьд болохоор ямар платформ ашиглаж шинжилгээ хийдэг вэ? Яагаад сонгосон бэ гэж байгаа байхгүй? Платформ гэж арилжааны платформ. Тий, арилжааны платформуд. Одоо тэгэл байн ашигладаг гэвэл одоогийн байдлаар MetaTrader, TradingView тэд нэр л байна л да. Тэгээд яг зөв илүү хажуугаар нэмэлт ирэх юм бол би сүүлийн үед нэг жоохон volume footprint хараад байгаа гэсэн шүү дээ. Тэрнтэй холбоотой Sierra chart юм уу эсвэл Quant-Hour руу жоохон шилжиж арай жоохон feature талтай үзээд байгаа. Тэгээд тэд нар өөрсдийн гэсэн төлбөртэй юм билээ. Тэгээд ер нь гэхдээ эхлээд бас энэ ядаж TradingView, MetaTrader дээр очиж олчвал тийш ормоор юм билээ. Тэгэхгүй бол бас шууд ингэ орсон чинь жоохон тийм ойлгомжгүй түүхтэй. Өөрөө чи болохоор одоо жишээ нь хамгийн анализ хийхэд амархан платформ нь одоо аль нэг TradingView гэж бодож байгаа тийм. Тэгэхээр ер нь бол дараа нь яаж явах вэ? Эхлээд юун дээр анализ хийх вэ? Эхлээд TradingView дээр анализ хийх. Тэгээд дараа нь болохоор зэрэг MetaTrader би чи ингээд хоёр дэлгэцтэй нэг ноутбуктэй суудаг байхгүй юу? Тэгээд нэгэн дээр нь TradingView гаргах чинь нэгэн дээр Meta гаргах чинь нэгэн дээр нөгөө нэг Quant-Hour юм уу Sierra chart гаргачдаг шүү. Тэгээд тэн дээр жоохон болмоо. Тэн дээр нэг анализ бол хийхгүй. Зүгээр л volume талаас нь л хэрэг захиалгад орж ирж байна. Хаана ямар зоонууд байна гэдгийг л хардаг. Яг оролт гаралтаа мэдээж одоогийн байдлаар миний ашиглаж байгаа одоо брокер чинь XM брокер байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө XM брокер дээр арилж хийж байгаа учраас би TradingView дээр шинжилгээгээд MetaTrader-ээр орж байгаа байхгүй. Тэгэхээр яг зөв тэр Sierra chart энтрийг бол зөв нэмэлт мэдээлэл авах зорилгоор л ашиглаж байгаа гэсэн үг. Зөв зөв. За энэ бол их гоё асуулт байна. Арилжааны өдөр тутмын тэмдэглэл хөтлөх арга жишээ нь хөтлөх арга болон юун дээр арилжааны тэмдэглэлээ хөтэлдэг бол тий. За яг үннийг хэлэхэд бол арилжааны тэмдэглэл хөтлөх өөрөө жоохон залхуутай ажил. Тий, жоохон төвхтэй гэхдээ байх хэрэгтэй. Тэгээ би сүүлийн үед л жоохон хөнгөвчлөөд би ер нь л сүүлийн үед явнаад хөнгөвчлээ л байгаа. Тэгээ сүүлийн хөнгөвчлөөд нөгөө нэг тэмдэглэл хийсэн илүү тэгээ жоохон үзүүлэлтүүд харах гад нөгөө MyForexBook гэдэг одоо өөрийнхөө аккаунтыг холбоцохоор цаанаас нь угаасаа ингэж бүх юмч гаргаад ирдэг байхгүй. Тэрийг ер нь ашиглаж байгаа. Тэгвэл яг өмнө нь болохоор зөв Excel дээр ч юм уу те ингээл ийм юм бичээд явааддаг гэсэн. Тэр нь жоохон залхуутай санагдаад одоо бол зөвхөн MyForex аккаунттай холбоол. За энэ 7 хоногийн өнөөдрийн төлөвлөгөө өдрийг хүртэл биччихдэг байхгүй. За өнөөдрийн хувьд би тэдийг олвол болно. За энэ 7 хоногт би тэдийг хийвэл болно. Тэгэл тэрнээсээ хараад MyForexBook гэдэг манайхан байгаа. Тэгээ тэнцээс харж болно. Сарын $5 төлбөр төлдөг. Одоо төлбөртэй болсон тий. Өмнө нь бол зүгээр дансаа олбчдаг ус тий. Тий. Лайваар ингээд байнга хавтад хийхийн тулд гэсэн үг. Тэгээд сарын $5 төлбөр төлөөд жилийн тэр чинь $60,000. Тэгэл цаанаас ч бүх юм гаргаад ирнэ гэсэн үг. Зөв зөв. Ерөнхийдөө автоматжуулж байгаа юм биш журналын системийг тий. За ингээд дараагийн асуултаас өмнө манай урамшуултаа ингээд бөөндөө танилцгаая. Бидэнтэй нэгцэнд баярлалаа. XM дээр дансаа нээж баталгаажуулсан хэрэглэгч бүрдээ бидний зүгээс сэнгэлэлт хийлгүүгээр $30 бонус олгодог. Бүртгэлээ баталгаажуулснаас хойш 28 хоногийн дотор урамшуулан авах боломжтой. Кредит хэсэгт байх бөгөөд та тухайн $30 өсгөөд татан авалт хийх боломжтой. Танд амжилт хүсье. За ингээд подкастаа үргэлжлүүлцгээе. Дараагийн асуулт руугаа оръё. За энэ болохоор бас хүмүүсээс айгүй их ирдэг асуултын нэг байна. За back testing буюу нөгөө монголоор бол түүхэн өгөгдөл төр тий. Датан дээр стратеги турших аргачлал нь хэр чухал вэ? Чухал шүү дээ. Ер нь тэгэл одоо өөрийнхөө мөнгөндөө хэр хайртай хүн байна тий. Тэд чинь эхлээд back test буюу тэр чинь одоо та хэдийн л аргачлалаа ингэж доктортой болгох ер нь хамгийн чухал зүйл гэж би боддог. Шууд ингэ арилжаар өвсрөө орчихгүй бас яг back test гэдэг чинь ухраагаад за би ингэж оруулах яаж чинь гэдээ туршиж чинь гэсэн үг шүү дээ. Яг real chart-ыг. Тэгэхээр үнэхээр мөнгөндөө
хайртай бол те ер нь цаг хугацаагаа алдмааргүй байгаа бол юуны түрүүнд айхтар данс сэнгэлж орох гэхээс илүүтэйгээр аль болох демо данс болон back test simulation дээр ухрааж тэр одоо бүх зүйлээ сайн ингэж гартаа оруулсныхаа дараа чарттайгаа ажиллаж одоо real dance нэгэрээ л гэж хэлье. Энэ бол заашгүй хэрэгтэй гэж үзэж байна. байна. За яг нэг нээж болно л доо. Гэхдээ багаар нээдэг ч юм уу те. Одоо наад шиг гинтэй амир хүнээс мөнгө зээлээд хэрэгтэй олж ирсэн. Би бол юм back test-нэс тийхгүй шууд орсон шүү дээ. Тэгээд бас эрсдэлтэй те. Тийм эрсдэлтэй. За дараагийн хэсэг нь болохоор ер нь бол батлуугийн зүгээс нөгөө үзэгчдэд зориулсан зөвлөмж гэсэн үг байхгүй юу? За тэнгууд арилжааны хамгийн нийтлэг буруу ойлголт одоо маасаар юу гэж одоо буруу ойлголт юу гэж ойлгодог вэ арилжааг тий? Тэр тал дээр миний хаар хамгийн их түгээмэл буруу ойлгодог зүйл нь одоо нөгөө юу л ах та арилжааг заавал баян хүмүүс хийдэг. Эсвэл заавал их мөнгө олох ёстой л гэж боддог бодол нь өөр их буруу. Энэ зүгээр яаж л яаж хийж болно шүү дээ. Тэгээд тэн дээр би нэг зүйл хэлмээр идэх байхгүй. Та хэд өнөөдөр те арилжаа сонирхож орж ирж байгаа бол энийг яг бизнес хийж гинэ гэж бодоод орж ирээ. Тэгэхгүй ингээд нэг юм гамбл шиг битээ хийгээчээ. Тэр нь юу гэж байгаа гэхээр тэгээд бас нэг зүйл нь хүн өнөөдөр одоо жишээлбэл Монголын нийгэм дээр жишээлбэл жишээ аваад үзэхэд дундаж хүн цалин одоо өнөөдөр Монголын нийгэмд хэд байгаа вэ те. Арилжаанаас өдөрт биш маа гэхэд сард одоо нэг дунджаар нэг $400-500 гаргахад л тэр чинь одоо нэг цалин дээр нэмэлт орлого үстэй. Тэгэхээр тэр чинь нэг тэр өнцгөөс нь бас харж болох байхгүй. Нэмэлт орлого, нэмэлт бизнес хийж байгаа гэдэг талаас. Арилжаа хийдэг хэрэг л одоо ингээл сошиалор яваад байгаа одоо тэр нэг одоо энэ подкастыг далимдуулаад хэлэхэд гадны бай, дотоодын ч бай тий. Одоо нэг юм хитрхи их дүн харуулаад хүмүүсийн шунал хөдөлгөөл тэгэл флекстэд байгаа хүмүүс чинь бол зүгээр яг контент л хийж ийн гэсэн үг. Түүнээс биш арилжаан дээр тийм байх боломж бол миний хувьд бол байхгүй байхгүй. Тийм хурдан хугацаанд бол боломжгүй зүйл. Яг үнэхээр real арилжаачдыг хараад үзэхээр хизээж тийм флекс юм хийдгүү шүү дээ. Тэгэхээр зүгээр одоо хитрхи их флекс хийгээл урайлал эсвэл одоо юу гэдгийг те мөнгө их мөнгө харуулад ч юм уу те ингээл тийм боломжгүй зүйлсийг харуулад байх юм бол зөв жоохон шалгаад үзэх хэрэгтэй. Тэгээд хэрэг хугацаанд арилжаа хийсэн үнэхээр одоо ийм хэмжээний мөнгө олох хугацаа тэр хүн өнгөрсөн юм уу гэдгийг хадгалаад харах хэрэгтэй байхгүй. Үнэхээр 7 8 жил 9 жил 10 жилийн зах зээл дээр ажиллаад тэр хэмжээний орлогоо олцсон real хүмүүс өндөө байгаа. Зарим нь бол нэг 2 3 жил хийгээл тэгэл учиргүй флекстэл контент хийгээл гараад ирдэ шүү дээ. Тэгэхээр тийм бол байж болохгүй. Тэгээ тэрнгээр хүмүүс төсөөлөөд заавал арилжаа хэрэл хэдэн $100,000 10 20 30,000 $100,000-ыг л олж явах хэрэгтэй юм шиг бодоод идэх байхгүй. Тэгэхээр тийм биш. Зүгээр та хэд өнөөдөр арилжаанаас $20 30 гаргахад л тэр чинь таны хувьд бол ашиг шүү дээ яг үнэндээ. Тэгэхээр 100,000 120,000 чинь за Монгол мөнгөөр 200,000 төгрөг одоо арилжаанаас оллоо гэж бодъё те өдөрт өдрийн хувьд. Тэгэхэд гадуур хүнд хүчээр ажил хийгээд зарим хүмүүс чинь тийм хэмжээний мөнгө авч чадахгүй юм шиг. Тийм. Яг тэр талаас нь бас жоохон хөрсөн дээр бууж манахаас хэрэгтэй. Тэгжиж шуналч нь бас дарагдана. Тэгэхгүй хитрхи их мөнгө олно. Арилжаал гэхээр одоо намайг тэгдэдэг байхгүй амар хэцүү. Яа нөгөө нэг арилжаа гэл ингээл жоохон сошиал дээр ингэдэг болсноос хойш нөгөө нэг найз нөхдөж болон ер нь ойр дотны таньдаг хүмүүс ер нь их мөнгө төгрөг зээлэх гэж үзнэ. Тийм. Тэгээд би байхгүй гэл тэгэхээр зэрэг баг яага байхгүй гэдэг байна. Байх хэрэгтэй юм шиг байх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр тийм байж болохгүй. Тэгэхээр мэдээж арилжаа хийж байгаа мөнгө төгрөг олох үедээ олж байгаа эргүүлээд бас алдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг жоохон баланслаад зөв л ойлгох хэрэгтэй. Тэгээд ашгаа бас өөрсдийнхөө эхэлж байгаа хэмжээндээ зөв бодоод жоохон хөрсөн дээр бууж бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй одоо манай ихэнх хүмүүс юу тэгж бодд юм л дээ. Арилжаа идэх хэрэг баян л гэж болгодог. За тэнгууд хоёлоо бас дэлгэрүүлээд саяны асуултан дээр хэрвээ одоо эхлэлийн хөрөнгө буюу баланс бас багтаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг одоо хаанаас эхэлгэж зөвлөх вэ? Тэгэл баланс багтаа гэхэд хүн нэг бизнес хийх гэж шинэ юм руу орж байгаа тохиолдолд $1,000 гарах байл гэдэг. Тэгэхээр $1,000-аас бол хангалттай хөөрхөн хувиа хийгээд ингээ явах боломжтой шүү дээ. Тэгэхээр тэн дээрээсээ л эхэлж ил. Би бол шууд орж ирэл фанд манд авч үлэхгүй. Угаасаа фанд чинь тийм амархан ч зүйл биш. Фандын програмууд одоо ингээд санхүүжилтийн газар олгодог ийм газрууд фандуудын талаар бас жижигхэн судалгаа ингээ хэлчихэ тэ. Ер нь 1-2% л фандын газраас pay out буюу таталт хийдэж шүү дээ. Одоо 100 трейдер бүртгүүлээд тэр фандыг авлаа гэж бодоход эхний 2 үе дээрээ
дийлэх хувь нь унаад үлдсэн хүмүүсээс нь дахиад явсараад яг таталт хийх хүмүүс нь 1-2% л гэдэг байхгүй. Тэгэхээр тийм хэцүү зүйл дээр одоо боломжийн хувьд 0.5-аас 1.5 байдаг л үү яг хувь нь. Тийм боломж багтай зүйл дээр хүмүүс орж мөнгө хий тэмээ өгч явахаар рил дансан дээрээ жоохон багч гисэн тэн дээрээ зүв сэтгэл зүй те удирдаад одоо явж исэн миний хувьд бол илүү л гэж үзсэн. Тэгэл саяных шиг хийж байгаа ашиг баг гэж голохгүй. 20-30 доллар ч голоод идэв шүү дээ хийж байгаа хүмүүс чинь. Гэтэл татаж аваад яг данс руу оруулахад л тэр чинь нэг өдөр төхөөрхөн л бас мөнгө шүү дээ 100 Монгол мөнгөөр өөрөлдвөл тий. Тэнгүүд чинь яг ингэ бодод үзэхээр за өдрийн 150 сая төгрөг гэж бодоход 20 хоногор үржүүлэхээр хэдий 2 сая хэдэн 100 сая төгрөг өнөөдөр Монголын бүх хүмүүс бол авч чадахгүй л гэж гар дээр. Тий. Яг гар дээр аавна гэж бас татвар асуулаад өчнөө татвар асуулт шүү дээ. Тэгээд бас нэг арилжааны гоё юм чинь одоо Монголд татвар байхгүй байна тий. Одоогийн байдлаар бол тий. Тэр тал дээр ямар нэгэн хориг байхгүй. Шууд л олж байгаа мөнгө өөр дээр гар дээр авч байна. Тэгэхээр өөрийгөө нэг жоохон эхний хэдэн жил бол бас нэг шууд ингэчгүйгээр жоохон тийм цалингийн схем бас оруулах хэрэгтэй. 7 хоноод нэг заавал ашигаа татдаг. Тэр ашигаа мөнгө цалин гэж бодоод бас хэрэглэнээр тааруулдаг тий. Тэгэхгүй бол миний хувьд бас гаргасан алдаанууд нь өнгөрсөн жил мэл чинь одоо жоохон ашиг ихсээд эхэлсэн чинь хаамаагүй ингэж одоо зарцуулж үрэх эсвэл юм тэнэг флекс занг хөдлөөд тэгээд буцаад бас нэлээд алдатлаар орсон шүү дээ. Тэгэхээр хүн бол хамаагүй тэгж болохгүй юм бэл. Олж байгаа хэдий олж болж байгаа ч гэсэн өөртөө жоохон лимит тавиад тэр мөнгөөр ингээд байхгүй л болвол гараад явчих нь шүү дээ тий. Энэ тал дээр болохоор бас XM-ийн зүгээс бас демо компетишн байгаа шүү дээ. Тий, одоо би миний хувьд одоо жил хагас явах хугацаанд өөр ямар ч брокерийн тэрхгүйгээр одоо хүртэл юм XM брокертэй л явж байна. Хамтрагч одоо партнершип гэдэг атлетик явж байгаа. Энийний гол шалтгаан нь ерөөсөө XM брокер нэгдүгürt олон улсын брокер те. Тэгээ найдвартай, дата авалт болон депозит бүх юм асуудалгүй. Дээрээс нь тэмцээн уралдаан болон одоо энэ нөгөө нэг хэрэглэгчдийнхаа эрсдэл талаас нь нэлээд дэмжиж өгдөг байхгүй. Одоо демон тэмцээн дээр ямар ч хүн одоо татвар юу такс макс төлдөггүй шүү дээ. Тэнгүүдээ демо тэмцээндээ ороод төрүүлэх юм бол харин кэштай тий. 100 сая төгрөгийн шагнал сантай тий. Тэгэхээр тиймэрхүү юмд орж үзэх хэрэгтэй юм. Тэгээ би одоо манайх чинь сүүлд яг сая сарын өмнөөс boot camp гэд хэлсэн одоо байнгын тогтмол сигнал групптэй болж байгаа. ID групптэй. Тэгээ ер нь 2 групптэй болж байна гэсэн үг. Тэгээ тэр 2 группийн хүмүүстэй болон үндсэн группийн хүмүүст бол дандаа л ер нь бол хэлтийн. Та өөрсдөө туршиж үзээч. Демо тэмцээн зарлагдсан байна гэл. Тэгэл манайхаа ороод эхний нэг хоног чинь өөстө тэгж ингэж хийж байгаа л сүүл рүү тэг алгаж шүү дээ. Нэрстлээ байхгүй бол тий. За дараагийн асуулт нь болохоор арилжааны талбарт хамгийн их одоо өөрөө ч юус гаргадаг алдаа ямар алдаа байдаг вэ? Гаргадаг алдаа гэсэн тий. Жохон яарсан л үйлдэл хийчих гээд байдаг та. Арай нэг жоохон давраад чартыг нэг жоохон өөрийнхөө хөдөлгөчих гээд тийм ээ тий. За өнөөдөр нэг жоохон иш тарина гэснээр жоохон ишт орчмоор бол цаг нь болоог байх чинь. Тэгээ миний хувьд бол нөгөө яг цаг нартай айгу уйлдаж арилжаанууд хийх гэж зорддог байхгүй. Тэгэхээр миний оролтуудын стапууч гэсэн цагтай айгу чухал хамааралтай байдаг. Тэгэхээр тэр цагуудаасаа өмнө жоохон яарсан оролтууд төлөвлөөгүй оролтууд л хийчих гээд байдаг. Тэгээ бас нэг батлагдсан юм байгаа. Би ерөөсөө нэг өөртөө нэг том шинжилэл хийх эсвэл том юм худалдаж авах болоод ирэхээр л ер арилжаан дээр алдаад эхэлдэг. Тий. Сая сүүлд одоо нөгөө манайх лагерынхаа туслангийнхаа газрыг солих гээд нэг жоохон ажил төрөл гараад ингээд одоо мөнгөний асуудлууд тэнд яригдсан байхгүй. Тэгсэн чинь л алдаад эхэлсэн. Яасан гэсэн чинь л одоо нөгөө нэг тэнд оруулах гэж байгаа мөнгө төгрөгөө бодд юм яа. Нэг тийм том юм ингээл хийх гээл өөртөө одоо машинаа солих эсвэл туслангийн газараа авах солих гэдэг ч юм те. Нэг тийм хэрэгцээ шаардлага гараад эхлэхээр л жоохон ингээд тэрийгэ бодоод эхлэхээр л жоохон алдаад эхэлдэг. Тэгээ ер нь бол тэр бол батлагдсан юм бохгүй юу? Өмнө нь одоо юу ч гэдэг л ер нь дандаа нэг юм бодохоор л алдчихдаг. Тэгэхээр ерөөсөө юм бодох хэрэггүй юм байна. Тэгээ зүгээр л урдхай хийж юмэр. Сэтгэл зүйн дарамтаар ирж ийм гэсэн үг шүү дээ. Тэгээс өөрөө нэг бодохгүй байгаа ч гэсэн дад тухамсраараа ороод ирд юм шиг. Тэгэхээр ерөөсөө ашиг шиг бодох хэрэггүй. Тэгээ бодохгүй ингээд зүгээр л хийх юм агээд гоё байна өө өнөөдөрстэй тий мөнгө бол байна дансна байна за ингээл нэг өчгүй их биш ч гэсэн ингээл амьдрал болж ийн гээл ингээл яваад хараг гоё яваал юм. За нэг машинаа сольчих тий за нэг ингэчий гээл нэг юм хийх гэхээр л байна. Тийм бодод.
Төрөний ярьжсэн тийч холбогдож ш нэг амьдралаа зэгцчихэд арилж байгаа гэдэг бас тий. Тэгэхээр би одоо ерөөс тийм бодохгүй. Зөв. За ингээд манай подкастын маань сүүлийн асуулт тий. Шинээр Forex арилжаанд орж ирж байгаа хүмүүст одоо Robinhood Academy үүсгэн байгуулагч Батлуугийн зүгээс олон жилийн туршлагаасаа ингээд ер нь хамаарат хэлэхэд ямар зөвлөгөө өгөх вэ? За би ямар ч сан Robinhood гээд энэ одоо өөрийнхөө сошиал дээр хийж байгаа зүйлийг анх одоо ингэж нээж сошиал дээр юм хийх болсон шалтгаан нь болохоор ер нь бол өөрийгөө бол ерөнхийдөө зах зээлийн хувьд ерөнхийдөө арай жоохон гайг болоод ирлээ. Өөрийнхөө асуудлыг болгоод эхэллээ. Тэгэхээр бусд хүмүүст жоохон ингээд нэг юм тий чиглүүлэх маркаар контент бичлэг янз бүрийн юм хийж эхлэе. Тэгээ ер нь нөгөө завтай батсан л та. Бүх тайм суугаад эхэлсэн чинь арилжаа хийгээд өөр юм хийхгүй байгаа учраас тэр заваараа ингээ гоё өөрийгөө сатааруулах байдлаар ингээ хийж эхлэе гэж бодож эхэлж ирсэн. Тэгээ одоо шинэ хүмүүст бас ингээд хэлэхэд бол өөрийгөө жоохон завгүй байлгаарай. Тэ хитрхи их завтай байж болохгүй. Завтай л байгаад их юм бол нэг товчон дээр дарах гэдэг юм. Тэгэхээр арилжаа хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр завтай байлга, төлөвлөлтөй бай. Тэгээд нэг сахилга бат гэдэг зүйл их чухал юм л дээ. Би сүүлд нөгөө тэр нөгөө Дэвид Пол гэдэг нэг гадаад арилжаачны үг уншиж хахад одоо 60 эдэмтдээ арилжаач юм байж байгаад сайн өнгөрцөн бохгүй юу? Одоо нэг жил юм 1-2 жил юм л үү. Тэгээд тэр хүн бол нэлээд тийм одоо арилжааны салбартаа нэртэй тийм хүн байсан. Тэнгүүдээ нэг ярьслан дээр хэлсэн байгаа юм болохоор зэрэг би одоо хүртэл жимд явдаг. Гэхдээ яг яагаад гэдгийг бол мэдэхгүй. Гэхдээ энэ нөгөө нэг өдөр тутмын дадал тэр сахилга бат гэдэг зүйл байхгүй. Одоо хүмүүс бол ямар сахилга батгүй байснараа дадал зуршлаа олж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол өнөөдөр 60-д 70 хүрж байгаа мөртлөө өдөр болгон жимдээ яваал иддэг хоолоо идэл ингэ явж байгаа. Гэхдээ яагаад тэрийг хийгээд байгааг ойлгохгүй. Гэтэл энэ бол сахилга бат гэдэг байгаа байхгүй. Амьдралынх нь хэм маяг болчихсон бүр тийм сурцсан гэсэн үг. Тэгэхээр арилжаан дээр яг л тийм байх шүү дээ. Одоо өглөө босвол яг л хийдэг юм аа л хийх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгвэл гинти байж байх юм чинь. Тэгэх юм бол ямар ч ашигтай байх. Доктортой ашигтай байх боломжгүй гэсэн үг. Тэгээд бас доктортой ашигтай байх энэ зах зээлийг мэрэгчлээ болгоод амьдралынхаа туршид авч явах өнөө маргаашийн ашиг олох хоёр чинь тэнгэр газар шиг хоёр өөр юм байд шүү гэж л да тийм. Зарим нь болохоор өнөөдөр юм маргааш ашиг олчвол ингээл амар ингэдэг байхгүй. Тэр бол ямар ч хамаагүй шүү дээ. Доктортой л байна гэдэг чинь шал өөр юм байхгүй. Тэгэд маргааш хийсэн ашигаа эсвэл өнөөдөр хийсэн ашигаа нөгөөдөр нь эсвэл 7 өдрийн дараа буцаагаад өгч байгаа бол тэр чинь одоо гамблаас өөрчлөв шүү дээ. Тэгэхээр доктортой байх дээр анхаараарай, сахилга баттай байгаарай. Тэгээ өөрийн гэсэн нэг тийм рутин, дүрм, хэм маяг, дадал зуршлыг л зохиох хэрэгтэй. Тэгээд өөрийгөө нөө төрний хэлснээр аргалж сурах хэрэгтэй. Тэгээ ер нь арилжаан дээр нөгөө хүн өөрөө би чартыг ойлгох гэж явж байгаа гэдэг сүйдрэг өөрийгөө л ойлгосон гэж. Чартыг бол угаасаа нэг тийж амар ойлгоод тэ 100% төгсрөн гэж байхгүй. Тэгээ өөрийгөө хүн бол ойлгоно. Тэгэхээр би энэ үед ийм overtrade хийх гэдэг шүү. Тэгэхээр за энийг ингэж аргалнаа гэл өөртөө ийм хаалтууд хийгээл аргалаа л явж байгаа хэрэгтэй. Сэтгэл зүйн тал дээр шүү. Тэгж хэлээ да. Зөв. За тэгээд бидний урилгыг хүлээн авч ирж өөрийн хариун туршлагаасаа хуваалцсан үзэгчдээ бас мэдээлэл хүргэсэн Батлуу арилжаачтай баярлалаа. За та бүхэнд бас баярлалаа. Айгуу гоё подкаст хийж байгаа юм байна. Тэгээд үзэгчдтэй ч гэсэн хэлэхэд бол XM Broker-оос гаргаж байгаа энэ подкастыг та хэд маань сонсоод өөрсдийнхөө арилжаан дээр бас тусгаж авч хэрэгтэй зүйлээ тунгааж шүүж аваарэ гэж хэлээ да. За баярлалаа. За баярлалаа. Та бүхэнтэйгээ дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.